80 сэдв эхэлж байна хэрэг үзэгчтэй. За та бид жилд 2 удаага цагийн өөрчлөлттэй нүүр тулж байна. Цаг урагшлах буюу хойшлох нь хүний биед ямар өөрчлөлт гаргадаг, за мөн эдийн засгийн чухам ямар үр ашгийг гаргадаг талаар бид энэ удаагийн 80 сэдв ток шоугаараа үндэс сууртаагаар үзүүлэхийг зорж байгаа юм. Ингээд нэвтрүүлэгтээ тавтай морил. За өнөөдрийн ярилцаж байгаа асуудлын хүрээнд бидэнтэй мэрэгжлийн үднээс ярилцаач хэмээн мэрэгжлийн багш нар болоо судлаачдыг бид өнөөдөр студидтэй урин оролцуулж байгаа юм. За өнөөдрийн бидний зочноор шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний их сургуулийн багш профессор Монгол Улсын зөвлөх инженер Зундай Сүрэнгой танд хүрэлцээрт нь баярлалаа. За мөн түнчлэн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа эрхэс совиллын эрхлэгч хадагтай Алтан Хундаг. За мөн түнчлэн манай телевизийн орчуулагч редактор Инхрийн Шагаанаар өнөөдөр миний зочноор хүрэлцэн ирж энэ сэдвээр ярилцах гэж байгаа юм а. Тэгэхээр эхний асуултыг Зундай Сүрэн багш танд тавьмаар байна л да. За Монгол улс бол 1982 оноос эхлээд энэ цагийг урагшлуулах, хойшлуулах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэлсэн тийм ээ. Тэгэхээр энэ асуудалд таны оролцоо юу нь ямар байв? Тухайн үед яг энэ чиглэлээр энэ шийдвэр гаргахад юу нөлөөлж бид энэ асуудлыг ярилцж байгаа юм бэ өнөөдөр? Зундай Сүрэн Монгол Улсын зөвлөх инженер, шинжлэх ухааны технологийн их сургуулийн эрчим хүчний их сургуулийн багш профессор. 1982 онд сайд нарын зөвлөлөөр батлагдсан цаг өөрчлөх тухай шийдвэрийн санаачлагч. Хамгийн хэрэгтэй цагийг бүрэн хэмжээгээр ашиглах. Өөрөөр хэлбэл манайхны хэлдгээр хоёр нарны хооронд амьдрах энэ логик их зүйтэй юм аа гэсэн санаагаар энийг дэвшүүрэн тавьж сайд нарын зөвлөлийн тогтоол гарч шилжижсэн л дээ. Тэрнээс хойш нэлээд олон жил шилжсэн. Яг сүүлийн үед бас заримдаа шилжээл, заримдаа шилжих байгаа л ингээд иймэрхүү байж байна. Монгол Улс 1982 онд сайд нарын зөвлөлөөр өвөл зууны цагийн хуваарьт шилжих тухай шийдвэр гаргаж байсан бол 1999 онд энэ шийдвэрийг цуцалж 2001 онд эргэн сэргээж 2005 онд мөн цуцалсан бол 2015 оноос дахин хэрэгжүүлж байна. Хамгийн гол асуудал нь энд юу байх вэ гэхээр нэгдүгээрт нь түншир шимгчний нөөцийг зөв зөвхөстэй ашиглах, өөрөөр цахилгаан эрчим хүч хэмнэх, цаашаага тэгээд төлшөөний зарц уулд буурах, тэгээд одоо хүлэмжийн хий багасгах ийм одоо олон талын ашиг бүгдтэй эдийн засгийн хувьд. Бид бол яг хуу ер нь эрчим хүчийг хэмнэх манай цахилгаан станцуудын чадал боо биднес чинь чадал бага. Зөвлөлт тэр зөвлөлт бас одоо Орос улбооны улсаас үргэлж эрчим хүч авчил байгаа. Одоо ч авч байна. Өнөөдөр авчил байна. Бас 87 орчим мегаватт авчил байна. Тэгэхээр энэ их эрчим хүчийг тодорхой хэмжээгээр багасгах ийм нэгдүгээр зорилго тавьж манай яам одоо биднээс мэрэгжлийн улсууд санаачилсан байх нь шүү дээ. Түүнээс бол өөр бусад улсуудад бас халтай төвөгтэй асуудлууд бий. Ер нь аливаа асуудал тийм дардан цагаан сайхан байна гэж байхгүй. Заавал нэг хүний эрх чөлөөд хязгаарлаж өөр нэг бусдын ажил үйлд тасалдан өгч байдаг. Яг таны сая хэлсэнчлэн те нэг асуудлын хүрээнд өөр нэг үнцэг бас гарч ирдэг гэж байгаа шүү дээ. Тэгэхээр эрчим хүч эдийн засгийг бид нэр хэмнэ гэж байгаа боловч хүний эрүүл мэндэд энэ бол муугар нөлөөлөх юм а гэж үзэх бас нэг хэсэг байна. За тэр хэсгийн төлөөлөл болгож бид Алтан Хундаг хэмжээг өрсөн байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь цагийг урагшлуулж хойшлуулах нь хүний эрүүл мэндэд үнэхээр нөлөөлөд байгаа мó энэ талаар та нэг хариулаач. Хүмүүсэд хэр нөлөөтэй байна вэ? Хүмүүсэд тааламжтай байна уу, тааламжгүй байна уу гэдэг утгаар нь санал асуулга аваад үзэхэд ер нь энэ судалгаанд оролцсон хүмүүсийн 75% нь бол энэ ер нь тохиромжгүй байна. Ямар нэгэн хэмжээгээр би дэвгүй сөрөг нөлөөлж байна гэж хариулсан байдэ. Нэг 20 орчим хувь нь бол ер нь юу биднэрт нэг онцгийн нөлөөлсөнгүй. Энэ одоо нэг онцгийн бидний бид бол нөлөөлөд байх тийм юм байхгүй. Уршилсан ч яах вэ, байсан ч яах вэ. Харин магадгүй нэг жаахан настай эрт босдог те багш шиг иймэрхүү хүмүүс нэг 5 орчим хувь нь биднэрт эрт болсон чи их айтайхан тааламжтай байна гэж ингэж тайлбарласан байдэ. Ер нь Америкийн, Канадын, Оросын холбооны улсын эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол энэ цаг урагшлуулах нь хүний биологийн хэмнэлийг их өөрчилж байна. Энэ биологийн хэмнэлийг өөрчилснөөрөө
хүний биед их сөрөг нөлөө үзүүлж байна. Ингэснээр одоо зүрхний өвчлөл, аваар осол, гэмтэл, хөдөлмөрийн чадвар буурах үзэгдэл, за тэр стресст орох, тэр байтугай бүр энэс үүдээс амин хорлох үзэгдэл хүртэл ихсэж байна гэсэн ийм судалгаа гаргаад тэгээд сүүлийн үед нэлээд хэдэн оронд одоо цагийг хойшлуулж урагшлуулах, өөрчлөх энэ асуудлыг бүр мөсөн хорьцсон ийм асуудал байгаа юм байлээ. Тэгэхээр манай улсад ч гэсэн бас ийм судалгаа шинжилгээ байд юм байлээ. Одоо энэ саяхан энэ цаг 100 цаг өөрчлөгдсөн шүү дээ. Энээс хойш манай яг нэг эхний 2 3 7 хоногийн дотор манай түргэн тусламжийн ачаал эрс ихсэн гэсэн ийм мэдээлэл бас эрүүл мэндийн талаас, эрүүл мэндийн холбогдох хүмүүсийн талаас мэдээлэл явагдчихлээ. Тэгэхээр яг энэ шалтгааны улмаас зарим улсууд энэ шийдвэрээ эргэж хараад болиулсан байна гэж хэлж штэ тий. Тэгэхээр манай инхрэн шагаа энэ талаар яг мэдээллийг бэлтгэсэн тий. Одоогийн байдлаар яг олон улсад хичнээн улс ер нь энэ 4 журмыг дагаж мөрдөөд байгаа юм тий. А хичнээн нь ер нь байжгаад болиулчихад байгаа. Энэ талаар мэдээлэл байна. Ахаа за үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Дэгдсэн үндэсний байгууллагын дүн мэдээгээр бол дэлхийн 210 шахам улс бүртгэлтэй байгаа. Тэгэхээр одоогийн байдлаар эмчийн эснээр 70 гаруй улс орон энэ цагийг урагшлуулах, хойшлуулах энэ үйл ажиллагааг дэмжиж явуулж байна л да. Цаг урагшлуулах гэдэг чинь зөвхөн энэ 21-р зуун, 20-р зуунд үүссэн асуудал юм уу гэдэг дээр үзэгчдээ мэдээлэл өгөхөр бэлтгэсэн байгаа. За юу вэ гэхээр эртний Ром тэргүүтээ соёл иргэншлүүдэд цагийг урагшлуулж нарны хэмнэлээр ажилладаг байсан байна л да. Ромд өдрийг 12 цагт хуваадаг байсан байна. За өвлийн улиралд нар алвал оройж ургадаг. Тэгэхээр Ромын өвлийн улирлын өглөө нь 9 цагт эхэлдэг байсан байна. За тэгээд нэг цаг нь 44 минут байжээ. 44 минут. Ахаа за харин өвөл зуны улиралд мэдээж эрэг сайхан нартай удаан байдаг учраас 12 цагтай өдөр нь тэгсэн хэдий ч зуны улиралд өглөөний 6 цаг 58 минутад өдөр эхэлдэг. За тэгээд нэг өдөр нь нэг цаг нь 75 минут байсан байна. Тэгэхээр эртээр үеэс эхлээд нарны гэрлийг ашиглаж, бүрэн дүүрэн ашиглаж ирсэн байна. Ерөнхийдөө цагийг ухраах, хойшлуулах нь цус харвалт, зүрхний шигдээс автосол болон ажлын байран дээр хосол гэмтэл, стресс бухимдал, танин мэддэг чадварт нөлөөлдөг ахнаа. CNN агентлаг энэ 4-р сард цаг ухарсантай, хойшилсантай холбоотой гаргасан мэдээлэлдээ цус харвалт болвол цаг ухарсан хойшилснаас хойш 48 цагийн хугацаанд хамгийн их нэмэгдэж байна гэдгийг дамжуулсан байна. За энэ судалгааг Финланд улсад хийжээ. Финланд улсад 65-аас дээш насны хүмүүсийн 20% нь цагийн өөрчлөлтийн улмаас тус харалтанд өртгөө гэсэн мэдээллийг эмнэлгийн бичиг баримтад тулгуурлан гаргасан байгаа юм л да. Үүнээс гадна хорт хавдраар өвцөн хүмүүсийн дунд цус арвах явдал 25% илүү байдаг гэсэн ийм мэдээлэл байгаа юм. За бүр тодруулах юм бол цаг өөрчлөгдөхөөс өмнө Финландад 7 хоногт 3,000 хүн цус харвалаа гэж эмнэлэгт ханддаг байсан бол цаг өөрчлөгдснөөс хойш 14 хоногийн дотор 2-7 хоногийн дотор за цус харвалаа гэсэн дуудлага 11,000 боллоо нэмэгдсэн байгаа юм л да. Тэгэхээр цагийг урагшлуулж хойшлуулж байгаа нь хүний эрүүл мэндэд олон талаар нөлөөлдөг. За хамгийн том сөрөг өөрчлөлт бол энэ цус харвал зүрхний шигдээс байд юм байна гэсэн мэдээллийг хүргэе. Тэгэхээр энэ эрүүл мэндийн өөрчлөгдөх магадлалуудыг ер нь тухайн үед шийдвэр гаргахдаа төр засгаас ер нь хэр авч үзэжсэн бол та энэ дээр хариулт гэж. Тий. Гэхдээ нэг нь нарийн тоогоор илэрхийлдэг инженерийн шинжилгээ ухаан. Эрүүл мэнд гэдэг бол одоо тоочны биш байгалийн шинжилгээ ухаан л да. Одоо хүний юугаар яаж яадаг. Тэгэхээр би тэр үед бол одоо эмч нартай бас ингэж ярилцлагын тодорхой хэмжээгээр орж байсан. Сонин хэвлэл дээр бас гардаг байсан. Ярьдаг. Манай зэрэг би зүгээр эрчим хүчний биш ээ. Энийг эсрүүцэх гэж байгаа ч юм биш. Одоо дүн бүртгэлийн судалгаа гэж эмнэлэгт байдгийг. Одоо энэ өвчин яаж залгасан юм. Тэгээ ерөөсөө шилжээгүй байхад тэр одоо ноёд уржингийн одоо судалгаа эднээс хийгээгүй л байгаа байхгүй. Уржингийн судалгаа хавар болно гэдэг чинь бүх ханш нэгдэн. Яг энэ 4 сарын 4 сарын 17-ны хооронд ханш нэгддэг байхгүй. Энэ өдөр бүх амьтан ичнээс гарна бүх улсууд шинэ юунд орж ирж байгаа юм. Тэгэхэд бол энэ ер нь хавар багтаар одоо ханаад манад хөгшчүүл өвдөх тал бий. Тийм. Тэгэхээр та хэллээ шүү дээ. Инженерийн шинжилгээ ухаан бол тодорхой тоочны тоогоор илэрхийлэгддэг гэж хэлж штеп. Тэгэхээр яг тоогоор илэрхийлсэн үнэхээр бодит байдал дээр хийсэн ер нь тийм судалгаа байгаа юу танд?
байна. Судалгаа байна. За тэг үзүүлж болох уу? Судалгаа байна. Үзүүлээ одоо тийм энэ талаар ер нь тийм онлайн юу яриа л да зүгээр ярилцах уу? Тийм. Энэ талаар. За тийм. Дэлхийн нийт газар нутгийн 68% цагийг урагшлуулж ухрааж байгаа бол бөмбөрцгийн нийт хүн амын 20% буюу 1.4 тэрбум хүн цагийн өөрчлөлтөд хамрагдж байна. Манайхны 3 бүст байдаг л дээ. Тэр цагийн 3 бүст байдаг. Энээс бол хамаарад бас одоо манай өдрийн гэрэл ашиглах, хоногийн гэрэл ашиглах асуудал нэлээд ачаалбагдaltaй. Тэгээ энэ дээдлийг та бүхэн бас харж л байгаа бох тийм ээ. Энэ хуваар шилжихдээ байгалийн гэрэлтэд хүмүүсийн одоо ажиллах, амьдрах, амрах энэ идвэх нь сайжирна, эрчим хүч хэмнэх гэсэн ер нь гол зорилго энэ. Гол зорилгыг би энийг л гэж боддог. Энэ хоногийн гэрэлтэй цагийг ашиглах гэж боддог. Энэ манай эрчим хүчний систем байж байна. Одоо энэ улс орныг инжээс нь аваад энэ бүгдийг ингээ хангаж байгаа. Тийм учраас энэ нөхцөл байдалд дор нот гэрэл унтарч байхад энэ дасаал, энд унтарч байхад энэ дасаал ингээд эрчим хүчний хэрэглээ болвол ачааллын график шилжсэний дараагаар доошо багасч эхэлдэг. Нар мандах мөрий. Одоо 100 болвол их сайхан эрт мандаж штэ. Энэ нар жаргах мөрий. За 100 болвол их ойрон байж байна. За улсууд ийм горимд ажиллаж байгаа. Одоо энэ ямар горимд вэ гэхээр одоо ажлын цагийн горим нь бол одоо ингээ 8-аас 12-т байж байгаа. Ер нь бол хүн энтэй талд гэрэлтэй цаг нэлээд их гараад ирсэн байна. Зуны цагт. Энтэй талд нь бага байна. Тэгэхээр энийг нэг цагаар урагшлууллаа. Нэг цагаар урагшлуулахтай зэрэг гэрэлтэй цаг одоо тэнцэж ирнэ. Бидэнд нэг цагийн тийм гэрэлтэй цаг хүн амтнд одоо ноогдож байгаа юм одоо. Нэгдүгээрт ажлаа тарна. Энэ ер нь ажлын хуваарьтай огт холбоогүй. Энэ бол нийт хүн ардтай. Нийт хүн ардтай. Хүүхэд мөөхөд ерөөсөө 3 сая хүн амтны аж амьдралаас хамаардаг. Ер нь цахилгаан эрчим хүчний хэрэглээ гэдэг бол манай энэ 3 сая хүн амтны аж амьдралын горим, тэдний үйл ажиллагаа, тэдний ажил хийж байгаа байдлаас хамаарч идэв шүү дээ. Тэгээд энүүтэй холбоотой энэ эрчим хүчний хэрэглээний график гэж гарч ирнэ. Биднээс өглөө босно. Сандрал ажилдаа явах гээд хоолоо хийн энд өсөн тийм ээ. Орой болно гэртээ ирээл одоо хоол моолоо хийх хүүхдээ телевизэн үзүүлэх асуудал тэгээ ачаал их нэмэгддэг. Тэгэхээр энэ улаан нь бол одоо би 2006 оны жишээн дээр хэлж байна. Энэ улаан нь бол одоо буучсан дараа нь энэ цэнхэр нь бол өмнөх график гэсэн үг. Тэгэхээр эрчим хүч хэмнэх үйл ажиллагаа бол одоо энд явагдаж байгаа юм байна. Өглөөгөр бол эрчим хүч жоохон нэмэгддэм байна. Ягаад гэвэл нэг эний чинь урагшлууч дээр бас жоохон гэрэл муутай байна шүү дээ. Ажилдаа ирээд биднээс чинь бас энэ үед л жоохон гэрлээ хасаа. Тэгэхээр бас жоохон нэмэгдэнэ. Тэгээ энэ хоёрын ялгуураар хэмнэлт нь гарна. 4 сар 10 сарын хоорондоо кирчээд урагшлуулал юм болох юм аа. Нөгөө нэг цагийн хэмнэлт гэдэг чинь одоо ингэж гарч ирнэ гэсэн энийг 6-аар үзүүлсэн. За энэ мөн ачаалан график нь байна. За энэ хэмнэлтийг тоосдог хэдин аргачлал байна. Энэ хэдин аргачлалыг энэ талбайг тооцож олдог хэмнэлт нь. Энэ талбайг тооцож хасдаг. За зарчим нь бол ер нь нэг үнэлгээний 3 арга хэрэглээд байгаа. Жилд бол нэг хамгийн багадаа нэг 10 сая 11 сая эрчим хүч хэмнэж байна. 11 сая эрчим хүч гэдэг бол одоо нэлээд эрчим хүчлээ бас манай төвийн эрчим хүчний системийн хувьд бол нэг өдрийн одоо үйлдвэрлэлтэй тэнцсэн. За хөдөө орон нутгийн хувьд бол нэг 2 аймаг энэ жижигхэн шиг төвүүдийн цахилгаан хааны одоо хэрэглээ гэсэн үг. Тэгээ ер нь дэлхийн энэ судалгаанаас үсгэд 1-5% нь хэмнэгдэнэ гэж байгаа юм. За би бол манайх бол бодож нэг 1% л гаргадаг юм даа. Тийм л байдгийг. За 1% гэдэг нь юу гэсэн үг вэ? 1% гэдэг нь 15-аас 25 сая киловатт цаг цахилгаан эрчим хүч гэсэн үг. Жилд сая цахилгаан эрчим хүч. Нэг удаагийн өөрчлөлтөөр Нэг удаагийн 106 сарын өөрчлөлтөөр. Тэгээ 15-аас 25 сая энэ бол бас л бага тоо. Биднийх том тоо хэлдэггүй шүү дээ. Монгол улс 2016 онд зуны цагийн хуваарьт шилжснээс хойш эрчим хүчний хэмнэлт. За энэ өнгөрсөн цаг шилжихээ өмнөх ачааллын график байж байна. Өөрөөр хэлбэл энэ он сар нь лавга 3 сарын 23, 3 сарын 24, 3 сарын 25 ингээд одоо яг цаг шилжихээ өмнө 26 шилжсэн. 26-нд одоо энэ бям гарыг өдөрт шилжинэ. Шилжихэд нэг цаг байхгүй болно. Өөрөөр хэлбэл нэг цаг. Одоо биднээс ингээд ачааллаа бичиж штэ. Одоо энд нэг цаг гээд бичихээд шилжчихсэн учраас нэг цаг ор тас бидний юмнаас байхгүй бол манай эрчим хүчний системд чинь диспетчерийн үндэсний төв гэж том одоо энийг судалж яадаг газар байна. Энэ бүх графикийг авч яадаг газар байна. Тэдний одоо судалгаанаас авсан ийм материал. За тэгээд цаг шилжсэний дараа ачаал их өөрчлөгдсөн.
Түрүү нь бол ерөөсөө ингээ 3 юм гуруудад ижилхэн шиг байсан. Тэгээд энэ өөрчлөгдсөн 3 өдөр, өөрчлөгдөгөө 3 өдөр инээ дунджиг аваад яг тэрүүчийн минутер онлын мөрийг давтагдж байгаа. Өөрөөр хэлбэл тод цэнхэр нь өмнөх нь бүдгхэн цэнхэр нь хойдох нь мөн нөгөө өгдөө нэг жоохон гэрэл асаасан байна улсууд. Энэ ингээ шилжчихсэн учраас оройн гэрэл бол хэмнэгдсэн байна. Нөгөө хэмнэгдсэн цахилгаан ч одоо энэгээр графикаар гарч байгаа юм. Ингээд үзэхдээ бол яг хамгийн багадаа 115 сая гэж нэг өдөрт гарч ийл дээ. Ингээд энийг бид ингээ 180-д шилжүүлээд үзэхдээ ер нь 25 сая киловатцаг эрчим хүч хэмнэгдэж байгаа юм. 25 сая киловатцаг эрчим хүч тийм ээ. За нэг энийг явуулах тахтай байна. Саяын 2016 оны 3 дугаар сард 25 сая хэмнэгдсэн гэж ойлгож болох уу? Өнөөдөр хүртэл. За 3 дугаар сарын 26-ны өдрөөс өнөөдөр 10 сарын хүртэл 9 сарын өнөөдрийг хүртэл 25 сая киловатцаг цахилгааныг хэмнэсэн байгаа. Зөвхөн энэ цагийн өөрчлөлтөөр тийм ээ. Зөвхөн цагийн өөрчлөлтөөр. За эрхэм үзэгчдээ студидтэй иргэн тавтай морил. Тэгэхээр багшийн хувьд маш ойлгомжтой. Ёстой нөгөө инженерийн шинжилгээ ухаан тоочны сайхан мэдээлэл бэлтгэж манай үзэгчдэд танилцуулсанд маш их баярлалаа тань. Тэгэхээр багшийн үзүүлсэн слайднаас би хоёр зочиндоо бас үргэлжлүүлээ асуулт тавьмаар санагдлаа л да тийм. Тэгэхээр үнэхээр энэ эрчим хүчний хувьд ингэж хэмнэдэм байна тийм ээ. Тэгэхээр эрүүл мэндийн хувьд ер нь яг тийм тоочны ингэж нөлөөсөн гэсэн судалгаанууд ер нь байна уу тань? Байдаг. Тэ. За багшийн сайн ярьж байгаас бодлоо л да. Ер нь одоо ингээд 3 сард цаг өөрчлөгдснөөс одоо энэ 10 сар хүртэлх энэ 6 сарын хугацаанд 25 сая киловатт эрчим хүч хэвлэсэн гэж ярьж штэ тий. За тий би бас нэг юм уншсан байна. 2006 онд манайх ингээ хэмсэн чинь хэмсэн эрчим хүчнийхээ хүчээ мөнгөнд дүнгээр тооцсон чинь 140 сая төгрөгийн эрчим хүч хэвлэсэн гэж 2006. Тэгэхээр 25 саяыг одоо 1 киловаттыг нь 100 төгрөгөөр гэж бодоход ерөөсөө 2.5 тэрбум төгрөгийн л ийм л хөрөнгө энд хэмсэн байна шүү дээ. Тэгтэл өнөөдөр эрүүл мэндийн систем хэдэн төгрөгөөр одоо хүний эрүүл мэндийг хамгаалах гээд үзэж байна. Зөвхөн одоо гадаадд Солонгост юм уу Хятад эмчлүүлэхийн тулд одоо хүмүүсийн хувьяасаа зарж байгаа мөнгөн урсгалах гэтэл 24-с 25 тэрбум байдаг гэж би сонсч байсан. Эрчим хүчнээс хэмнэж байгаа энэ бодит тоо маань хүний эрүүл мэндтэй болвол яагаад ч харьцуулгааргүй жижигхэн тоо шиг надад хэмжээнд байгаа. Тий бүр улсын хэмжээнд байгаа гэдэг. Тэгээд бодохоор бол энэ яг ачаалт хямдрах одоо багассан хасах тал байж боловч нөгөө эрүүл мэндийн системдээ зарцуулж байгаа тэр хөрөнгийг эргүүлээд зарцуулж байгаа хөрөнгийг хизээж хэмжиж байгаа чадж байгаа арга хэмжээ биш болчиход байгаа байхгүй юу? Юм болгонд алдагдсан боломж өртөг гэж байдаг. Хэрвээ энэ цаг хойшлуулснаас цаг шилжүүлснээс болоод 2013 он зөвхөн Америк нэгдсэн улсад 434 сая долларын хохирол хамссан байна. Энэ юу вэ гэхээр хүмүүсийн эрүүл мэндтэй холбоотой эмчийн ярьсан эмчилгээний зардал, мэс заслын зардал, тэрнээс гадна хүмүүсийн ажлын бүтээмж буурсантай холбоотойгоор зөвхөн Америк нэгдсэн улсад 434 сая долларын алдагдал хүлээсэн байгаа юм л да. Гисэн хэдий ч Америк нэгдсэн улс энэ цагийн шилжилтийг хэрэгжүүлсэн хэвээрээ байгаа. Энэ 76 орны нэг хэвээрээ байгаа. За манай эрдэмтэд ерөөсөн анагаахын эрдэмтэд судалж үзээд хүний одоо биологийн хэмнэл гэдэг юм хүний бүх биеийн үйл ажиллагаанд маш чухал юм байна гэд ингээд нотлоо гаргаад ирцээ. Биологийн хэмнэл гэдэг нь бол тухайн өдрийн цаг минутаас ямар цаг үед байна тэрнээс хамаарат хүний физиологийн үйл ажиллагаа, биологийн үйл ажиллагаа үйлчлэн давтагдах энэ процессыг хэлдэг. За та бүхэнд одоо энэ биологийн хэмнэлийн талаар энэ бэлдэж ирсэн энэ материалаа үзүүлье. Одоо шөнийн 12 цаг өнгөрлөө 1 цаг боллоо гэхэд хүний ажиллах чадвар хамгийн бага байдаг. Хүний бид нойрны гормон гэж юм үйлчилж эхэлдэг. За нойрны гормон 1 цагт ялгарлаа. Энэ гормон маань 6-аас 8 цаг үйлчилнэ гэдэг ингээд бодохоор нэг 8-аас 9 цагийн хооронд нөгөө гормон маань үйлчилгээ нь бүрэн одоо дуусаж эхлэх нь. Тэгэхээр нөгөө бид нар өглөө 7 цаг 8 цагт ажилдаа явахын тулд 7 цагт сэрдэг байсан хүмүүс маань 7 цагт одоо хуучнаар ажил эхлэх гэж байна гэж штэ. Тэгэхээр 6 цагт босноо. Нөгөө нойрны гормоны маань үйлчилгээ дуусаагүй байдаг. 6 цагт болоод ирсэн чинь одоо жинхэнэ хүн нөгөө сэрхэд бэлэн болоод биеийн бодисын солилцоо идэвхжээд сэрэлтийн байдалд ороод нөгөө бие организм маань өдрийнхөө үйл ажиллагаад явуулахад шаардлагатай энерги биедээ хоримтлуулж эхэлдэг байна. Хоримтлуулаад гүйцэтгэсэн биш, хоримтлуулж эхэлдэг байх нь.
За ингээд 7 цагт болоод исэн чинь бүдүүн гидсний үйл ажиллагаа эрчимжээд нөгөө бие маань өөрдрийн энергийнхаа гол үндсэн их суурь болсон нүүрс усыг хамгийн идэвхтэй задалж энерги болгож хувиргаж эхэлдэг. Тэгэхээр бид нар 7 цагт одоо цаг хойшилсан үед 7 цагт нөгөө ажилдаа очихын тулд 6 цагт зэрэг цайгаа уухад нөгөө бүдүүн гидсний маань үйл ажиллагаа бүрэн эрчимжээгүй нөгөө эцсийн усан нүүрс усаа энерги болгож амжаагүй байсан үе болж таарах гэдэг байна да тийм үү. Тэгээ монголчууд бол уламжлалт ангаах ухааныхаа салбарт бол нэлээд итгэдэг, энэ төрлөө дагдаг хүмүүс байдаг шүү дээ тийм. За тийм болохоор өнөөдрийнхөө нэвтрүүлэгт бид уламжлалт ангаах ухааны талаас нь тайлбар өгөөч гэгээд мамб татсан хэдээс ярилцлага авсан байгаа. За энэ яриагаа хүргээд студидээ эргээд уулзъя. Монгол улсад энэ цаг өөрчлөлтийн асуудал бол ерөөсөө ертөнцийн тогтсон тааллыг зөрчиж байгаа ийм их бүдүүлэг асуудал л да. Энийг дагаад хүмүүсийн одоо бие махбодол бол асар их өөрчлөлт бол ордог. Монголчууд ярьдаг шүү дээ. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гариг гэж тий. Тэгтэл хүн төрөхтэй цаг нараа олж төрдөг үүлийн үрт. Гэтэл тэр хүний төрсөн яг өдөр цаг минут секундээс нь тэр хүний амьдралын зурхайг зурдаг. Энийг бол насны зурхай гэж нэрлэдэг. Тэгтэл энэ амьдралынх нь зурхайг зураад үзэхэд энэ цаг нь буруу учраас тэр хүний амьдралын зурхай тэр чигээрээ өөрчлөгдөв. Тэгтэл өнөөдөр ямар ч аав ээж тухайн үед байсан цаг нараар хүүхдийнхээ төрсний гэрчлэгэн дээр тавиулж байгаа. Энийг тэгэд тавьж байгаа эднэр. Тэгтэл тийм нарийн зурхайг зураад ирья гэхэд тэр цагаа хизээ урагшлуулж исэн, хизээ хойшлуулж исэн гэдгийг хэн ч одоо санахад хэцүү. Ийм учраас энэ бол маш том одоо нүглийг тэр тусмаа эрдэнэт хүмүүний төрлийн өөрийнх нь амьдралын жамыг бол буруутгаж байгаа. Энэ тодорхой мэдээллүүд эндээс авдаг мэдээллүүдийг бол өгүүлсэж байгаа ийм асуудал байгаа. Хурим найрны цаганд тодорхой нэг цагаар одоо жишээлбэл морин цаг бол ертөнцийн яг авж үздгээс нь бол 11:40-оос 13:40 хүртэл байх хэрэгтэй. Гэтэл тэрнийг яг нэг цаг урагшлууллаа гэхэд 8:40-оос одоо эхлүүлээд тэгээ 12:40-д одоо дуусгачих. Цаг шилжсэний дараа аваар осол хамгийн их нэмэгдэж байна. Ялангуяа дасаж зохицлоо эхний 2-7 хоногт маш их нэмэгдэж байна. Оросын холбооны улсад хийсэн дүн шинжилгээгээр болвол энэ 2-7 хоногийн дотор замын осол аваар 29% хүртэл өмнөх 2-7 хоногтойгоо харьцуулахад нэмэгдсэн байна гэсэн ийм дүгнэлт гарсан байлээ. 2-7 хоногийн дотор түргэн тусламжийн дуудлага 12%-аар нэмэгдсэн. Амиа явгүйтгэхт явдал өглөө үүрээр 7-8 цагийн алдад амиа явгүйтгэх явдал 66% нэмэгдсэн. Осол 29% нэмэгдсэн. Зүрхний шигдээсийн дуудлага өмнөх 7 хоногийнхоос 75%-аар нэмэгдсэн гэд энэ Оросын холбооны улсын эрүүл мэндийн яамнаас хийсэн ийм дүн шинжилгээ байна. Судалгааны хариу байна. Тэгэхээр энэ маань бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байна гэсэн үг үү те. Оросын холбооны улсын эдийн засгийн яамны хийсэн судалгаагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл яг одоо энэ цаг ингээд өөрчлөлт орсон энэ нэг цагийн хооронд 2.9-ээс 5.2 дахин буурсан байна гэдэг ийм судалгаа гарсан байлаа. Тэгэхээр нөгөө дараагийнхаа оройныхоо гэр орондоо зарцуулах юм уу эсвэл идэвхтэй ажиллах цагаа тийм цаг гарч байгаа ч гэсэн өглөөнийхөө цагийг ашиггүй өнгөрөх чинь бас л ялгаагүй дүндээ дүн гэсэн үг болох гэдэг шүү дээ. Ер нь уламжлалт ангаах ухааны талаас сая ярьсан барууны болон Европын эмнэлгийн энэ судалгаануудаас үзэхэд нэлээдгүй улс орон мөн багшийн маань хэлсэн слайднаас харахад нэлээдгүй улс орон сүүлийн жилүүдэд энэ шийдвэрээ эргэж хараад ухарсан байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр ерөнхийдөө яг эрүүл мэндийн нөлөөллийг хараад ухарч байгаа юу? Энэ дээр ер нь ямар нөлөөлөл байна? Хичнээн улс орон ямар шалтгааны улмаас энэ шийдвэрээ эргэж харж ухраад байна? За саяны эмчийнхаа ярьсан жишээн дээр би Оросын холбооны улсын жишээг татмаар энэ манай улстай хамгийн ойрхон улс байгаа. Тэгэхээр 2011 онд Оросын холбооны улс зуны цагийн хуваарьт бүрэн шилжсэн байна. Гэхдээ намар нь одоо өвлийн цагийн хуваарьт шилжээгүй ухраагүй гэсэн үг. Бүхэл 365 хоног нэг зуны цагийн хуваарьтай байсан байна. Энэ хугацаанд саяны манай эмчийг хэлсэн эрүүл мэндийн өөрчлөлтүүд гарсан байна. Ард түмэн их стресст орсон байна. Автозамын осол маш их нэмэгдсэн. 2012 онтой харьцуулахад 2011 онд гарсан осол маш их байсан учраас ерөнхийлөгч Владимир Путин энэ шийдвэрийг ухраасан байгаа юм л да.
Хэрвээ одоо энэ цагийн шилжилтийг одоо болио гэх юм бол жилдээ 366 хүний амь насыг аврах боломжтой гэж Америк нэгдсэн улсад үлдсэн байгаа юм. Тэгэхээр Зондоо Сүрэн багш түрүүн хэлжсэн тийм ээ. Энэ цагийг өөрчлөх нь эдийн засаг за тэр дундаа авто тээвэр, ачаа тээвэр, хүн тээвэр, аялал жуулчлалын салбарт үр өгөөж үзүүлж байгаагаа ярьжсэн. Тэгэхээр манай хоёр хөрш орны хувьд бол нэг нь татгалзчихсан, нөгөөх нь бол октоос хэрэгэлдэггүй байгаа штэ. Тэгэхээр хөрш орны харилцаа, хилийн харилцаа, эдийн засгийн болон бусад харилцааны хувьд хүндрэл гарч байгаа тохиолдлууд юу нэг байгаа бах тийм ээ. Байгаа. Олон цагшилттай холбоотой, олон одоо энэ олон улсын тээвэр, олон улсын холбоо, олон улсын одоо цагшлын холбоотой л одоо тэрнээс зэрэгцэлтэй холбоотой л хүндрэлтэй асуудал байгаа юм. Яг шилжих манай улсын хувьд бол одоо хоёр орн шилжиж байх шилжиж тэр бас жоохон төвөгтэй л дээ. Энэ хиймэл гэрэл ашигласнаас болж л хүн эрүүл мэндэнд нуудсан болохоос биш. Энэ хоёр нарны хооронд ажиллахаас болж ерөөсөө муудаагүй. Тэр ямар ч утга баг. Тэр гарсан одоо судалгаануудыг та бол дуртай нь бичдэг. Наад бүгд байна. үзэж байгаа юу? Үндэсгүй чэжэр ичиж байгаа юм чи. Энэ цаг зааж ялангуяа эмчиг байх гайх чинь 6 цагт хүн тэгдэг биш ээ. Хоёр нарны хооронд хүн байглаас сэргээлт авч яадаг байхгүй. Ойлгож байгаа биз? Энийг уламжлалт эмчнэр одоо өнөөдөр би ийм ярьж байхад бол гайхчлаа зүгээр. Тэгтээ би энэ тийм мэрэгчлэн бас биш гэдэг хэлж. Таны зүгээс, мэрэгжлийн хүний зүгээс яг энэ бидний одоогийн хүртэж байгаа эдийн засгийн үр өгөөж эрүүл мэндтэй харьцуулахад ч юм уу энэ үйл ажиллагааг дахин үргэлжлүүлэх нь зөв гэж бодож байна уу? Эсвэл би одоо яг ингэ хэлчих. Энийг энэс хойш хэрэгжүүлж хэрэггүй. Зөмөрөө санал нэгтэй байна. Зондоо Сүрэн цаг өөрчлөх тухай шийдвэрийн санаачлагч, Монгол улсын зөвлөх инженер. Аянда юм хуучирч байгаа дахиад хэрэгждэг. Ачаал бүгд нь дахиад гарч ирдэг. Юм хөгживч ийм спиралаар хөгждөг. Түүнээс биш эмнэлгийн асуудлаас болж ингэж байгаа юм биш. Гэтэ тэргүй хүмүүс дахиад шинээр сэтгэн. Дахиад ногоон хөгжил гэж гарч ирнэ. Ер нь одоо ингээд энэс хойш бол энийг хэрэгжүүлэх бага юм. Эдийн засгийн ач холбогдол нь бага байна. Ард түмний тэр эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэдгийг одоо би бас хүлээн зөвшөөрчлөө л да цаад санаагаараа бол. Гэхдээ тэр гагцгүй тэр тоо байхгүй биднээс ярьдаг л их аюултай байдаг байхгүй. Би энэ их үздэг байхгүй. Ямар ч байсан нэг хэсэгтээ энийг завсарлах нь зүйтэй юм а гэсэн тийм санаатай л байгаа. Телевизийн үзээ сууж байгаа үзэгчдэд зориулаад тийм ээ. Үнэхээр хөдөлсөний дараах даваа гарагтан ч юм уу те дараах өдөр нь 2-3 хоногийн хугацаанд 7 хоногийн туршид бид нөлөөлдөг гэдэг нь шүү дээ. Тэгэхээр энэ хугацаанд хүн үзэгч маань биеэ ер нь хэрхэн анхаарч халамжлах ёстой талаар та нэг эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд нэвтрүүлгээ өндөрлөө тийм ээ. Илүү унтаж амрах шаардлагатай. Хүн одоо тэр нөхцөлд гарч байгаа гол юм маань бол нөгөө стресс ядаргаа Европ Монгол эмчилгээгээр бол нөгөө хий өвчин гэдэг юм маань ихссэн байгаа шүү дээ. Тийм учраас маш их унтаж амрах хэрэгтэй. Хүн одоо нөгөө өдөр 6-8 цаг унтах шаардлагатай болоод арай 1-2 цаг илүү унтах хэрэгтэй. Тэгээд нөгөө телевизээр, гар утас, ноутбук энтер гэсэн одоо цахим хэлбэрээр өөрийгөө тархи толгоогоо ядраахаас аль болохоор бас сэргийлэх хэрэгтэй. Сайн хоол унд идэж уух хэрэгтэй. Эрүүл агаарт гарч өөрөө явж өөрийнхөө бас биеийн одоо ачааллаа зөв зохицтой тэнцвүүлэх хэрэгтэй. Гимнастик одоо ямар нэгэн биеийн тамирын чирэгжүүлэх дасгал хөдөлгөөнөөр сайн хичээллэх хэрэгтэй. Бясалгалд явах хамгийн сайн арга байдаг. Өнөөдөр Монголд маш олон бясалгалын төвүүд шүү дээ, тийм. Ийм л зөвлөгөө өгнө. Хамгийн наад зах нь бол бид нар бол унтаж амардаг цагт өөрчлөлт байгаа учраас энэ рүүгөө одоо аль болохоор өөртөө одоо гулсаж орох асуудал байгаа. Өөрсдийнх нь одоо оюун санаач гэстэй стресс тэ дарамтанд ордог байхгүй. Тэгэхээр энэ дарамтаасаа бол одоо энэ цаг нар үнэхээр байгалийнхаа зөв голдрол болж байгаа юм байна. Тийм учраас би ч гэсэн энэндээ бас тасан зохицъя гэдэг сэтгэл оюун санаагаагаар л одоо орж энийг зохицох нь бол дээр гэж одоо бодож байна. Цагийн өөрчлөлтөд орсон хүн шинэ 7 хоногийнхоо даваа гарагтан цайны цагаар заавал нэг 25-аас 30 минут дуг хийчүүл, амс хийчүүл маш сайн юм болдог гэж сонсч байсан. Тэгэхээр эрхэм үзэгчд маань шинэ 7 хоног эхэлж байна. Ажлын цагаараа, цайны цагаараа 25-аас 30 минут дуг хийвэл бас онцгой тийм ээ онцгой амжилтгээ болох юм тал байгаа юм байна шүү эрхэм үзэгчтэй. За ингээд 80 сэдв ток шоу маань өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хамт байсанд баярлалаа. Баяртай.